Нандин дурсамж гэдэг группийн маань нэр болохоор зэрэг нандин дурсамжийг өгчөө тэгээ бид нар нандин дурсамжаа хуваалцах гэж анх нэрээ өгчээсэн. Одоо нандин дурсамж бие биетэйгээ хуваалцъя. Тэгээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд бас бид нар бас өөрсдийн нандин дурсамжийг бас бий болгосон юм аа. Үүсгэн байгууллагт нь л орж байлаа. За тэгээ багшийн жанжан болоод ангийнхаа хүүхдүүдтэйгээ танилцаад их сайхан байсан. Анх энэ бүлгэмд элсэж орчхоод анхны уулзалтанд нь очиход маш их сэтгэл догдолж исэн. Хичнээн энэ бүлгэм дотор нэг ч хүнтэй нүүр тулж уулзаагүй, хин нэг нь найз надад байгаагүй ч гэсэн чухмал дээр багада тоглож исэн дэс, чирта, атом молекул гэл яг тэр тоглоомуудыг тоглоно гэдэл бодохоор ерөөсөө сэтгэл бол маш их догдолж байсан. Анхны уулзалтанд очсон дурсамж бас их сайхан байсан. Бид нар игээтэл хүүхэд насндаа тоглодог байсан тоглоомуудаа тоглож маш сайхан дурсамжтай. Тэр бүх энергиараа одоо хүртэл бид нар ингэж сайхан нэгдэж сайхан явж байгаа. Группийн анхны уулзалтан дээр очиход 10 сарын 4-нд нэгдүгээр ороод одоо Сафрогийн аюулгүй тойргийн хажууд миний төлөв үүдэн дээр уулзахаар болоод. Тэгээ би тэнд очисан хамгийн түрүүн миний урд манай 2 дугаар салаанд арга байсан. Мөнгө туулах ирсэн байсан. Гэхдээ би мөнгөний сүүлд миний урд ирсэн байсныг сүүлд мэдсэн л дээ. Ягаад тэгэхээр би танихгүй учраас ямар хүн байдгийг мэдэхгүй ингээл очиад уулзъя мэдэхгүй. Тэгсэн цаана нэг нэлээд хитэн залуучууд юм яриад инээл талихаар. За энэ л цуглаж байгаа юм байна гэж бодоод очисон чинь. Очоо сайн байцгаана уу гэсэн чинь. Сайн байцгаана уу гэсэн сайн байна гэнэ. Тэгэхээр энэ группийн мөн үг асуусан. Нандин дурсамж гэдгээ бас хэлэхгүй байгаамаа. Группийн мөн үг асуусан чинь биш гэдэг нэг хоорондоо нэг сонины нэгэн дүү харж инех шиг болоод. Санаа зовсон гэж ичээд буцаад алхачлаа. Тэгээ олоос ингээ очиж хараа зогсож байсан чинь. Бас нэг эмэгтэй очиж шүү. Тэрэн дээр нэгсэн нөгөө эмэгтэй энэ группийн мөн үг бас асуусан гэж байгаа. Тэгсэн нөгөөдөл нь тийм группийн байна гэдэг. Нөгөөдх нь тийм үү баахан танилцж гар хөлөө яриад тэр эмэгтэйг би одоо сандгүй маа одоо хинч байсан. Санаж байгаа тэр нь одоо энэ бичлэгийг үзэж байгаа бол би байсан шүү гэдэг дугаараа. Тэр өдрүүдийг нэр үнэхээр мартсан аргагүй л дээ. Олон хоног, олон шүнж бүгдээрээ нойргүй хонжсэн, шүнжэнгөө сайхан бүгдээрээ ярилцаж хөөрөлддөг байсан. За тэгээд анхны уулзалт болоод хүүд олдоо худаг дээр очиод тэгэл ер нь бүгдээрээ бие бинийгаа таньдгүй хүмүүс гэхдээ нэгнийгаа ер нь мэддэг хүмүүс болцсон л шинжтэй л ер нь бүгдээрээ уулзаж очирсан. Найзтайгаа содоотойгоо ил очие гэдэг ямар ч зөч харъя гэдээ очиж уулзжээ. Очиадсан тийм олон хүн цуглана. Тухайн үед одоо 60 гаруй хүн цуглаж байсан. Хүүхэд тоглоом одоо хүүхэд наснаа тоглож байсан. Бүгд гүдэн маадаг, тавиг, чавхарах гэл бүх юмар тоглож илаа да. Тэгээд энэ группт ороод сайхан олон найз нөхдөд сайхан найзууд болсон. Нандин дурсамж группт бол анх би Шонхрын Бочрлон мөндөг тэгээд одоо яг захирал амар үлэг самбуу гэсэн хүмүүстэй танилцж анх нэгдэжээлээ. Тэгээд иргэн дурсхуу гэдэг л ер нь группээс яг тэндээс салаалал болоод нандин дурсамж гэдэг групп маань бий болоод анхандаа бол ер нь айгаа болоолаа байсан. Тэгээд 1 2 3 дугаар салаа гэдэг айгаа гоёсаа. Нандин дурсамж группт орсноор би өдөө насчаад эргээд хүүхэд наснд хүргэж өгдөг галт хэрэг байдаг гэдгийг бол ойлгосон. Нандин дурсамж бүлэгт орсноор би одоо сургуульд сураагүй, багшаар хичээл заалгаагүй 20 хэдэн жил 30 жил болсон байхад тэр бүхэндээ эргэж хичээл сууж байна, анги хамт олонтой болж байна, айл гэрдэж тоглож байна. 10 жилдээ бид нар чи яадаг байсан яг тэрэн шигээл. Одоо бол бид нэр 10-аад гэсүүд 40 жил болж байгаа шүү дээ. Тэгсэн чи одоо ч гэсэн тэгэл 10 жилдээ л байгаа юм шиг хөл зүйлээ эхнээс нь тавтан явж байгаа. Фэйсбүүкийг бол бид нар бол нэг тийм хий ертөнцөл гэж боддог шүү дээ. Бие биенээ хараагүй, таниагүй, уулзаагүй хүмүүс лайк дараал, коммент бичээлээдэг. Энэ дээр бол манай дээр бол тийм биш.
комент дарж, комент хүчээж лайк дарсан ч гэсэн бид нэр уулзалтан дээр ирдэг, бие биентэйгээ илүү ойр болдог, бие бинийгээ илүү мэдэрдэг. Тэр нь надад маш гоё санагдсан. Анх ерөөсөн яг ингээл Facebook групп гэхээр зэрэг яг нэг зарын групп ч гэдэм юм уу тиймэрхүү группуд байдаг л да. Их онцгой групп байсан. Тэгээд нэг анги хамт олно те. Бид нар бие бинийгээ танихгүй шүү дээ. Нэг ч хүнийг танихгүй. Би бүр нэг ч харж байгаагүй тийм хүмүүс. Тэгсэн мөртөө нэг анги тэгэл нэг хөөрхөн хоорондоо хөвгөлтэй ингээл юм ярилцаал. Энэ маш надад их таалагдсан. Тэгэл яг нэг 10 жилийн хүүхдүүд юм шиг тийм мэдрэмж ингээд нэг тийм авдаг. Маш гоё байдаг. Сэвсгэр цагаан цаасан дээр дурлаж битсэн цагтлимээ дугаар номер 1 юм шүү. Сүн цагаан шүн байдаг шүдэр бугаан гойхон байдаг үеэ зүг хосхосоо үнэндээ би ганцаар яагаад ч юм бэ я не знаю я тебя очень люблю. За анх группд ороход бол маш эмх цэгцтэй. За захирал, за ангийн багш, ангийн дарга, салаан дарга гэд дотроо 3 салаатай. За залуучуудын бүлэгт бол 3 дугаар салаанд доор сууж илаа. За салаан дарга маань Баади буюу Бадрал, за ангийн дарга маань Батгэрэл бүгд найрсгаар хүлээж авсан. Би ч анх нүдэн 10 сар чухуу нандин дурсамж гэдэг энэ ангид орж ирээд өдийг хүртэл байлаа. Тэгээд энэ хугацаанд сурсан, мэдсэн, авсан зүйлүүд маш их байдаг. Цэргийн баяраар ирчүүдээ хүлээж авах тэр уулзалт тэн дээр анх иржсэн. Тэгээд тэн дээр ирсэн сэтгэл гэх юм бол их гоё тийм нээлттэй, тийм халуун дулаан уур амьсгал бүрдсэн тийм хамт олон донд ороод ирсэн юм мэдсэн. Би анх нанданд ороод 1-р салаас суусан. Тэгээд 1-р салааны уулзалт 11 сард болоо тэнд очиж анх нандингийнхантай уулзж илаа. Тэгээд нандингийнхантай уулзаад 1 жил болоход цаг хугацаа айгүй хурдан өнгөрсөн байна. 1 жилийн хугацаанд өнгөрсөн байгаа ч гэсэн группт одоо зарцуулсан цаг хугацаа ч юм уу те анги хамт олонтойгоо одоо яг группийн хэмжээнд зохиосон үйл ажиллагаануудад оролцоод ирж байхдаа айгүй тийм сэтгэл дулаахан догтлоод одоо хамт олонтойгоо уулзахаар яардаг тийм болцсон байсан. Анх орж ирэхэд айгүй гоё тийм ер нь анги гэсэн үүднээсээ ч юм айгүй гоё их таалагсан л да яг нэг 10 жилийн сургуулийнхаа сургууль байх тэр үеийн мэдрэмжийг айгүй надад төгсөндөө тэр нь айгүй их таалагдсан. 10 жилдээ очижсэн юм шиг санагдсан. Тийм болохоор ер нь бол 10 жилийн дурсамж гэдэг хүн болгоно нандин дурсамж гэдэг болохоор л энийг нандин дурсамж гэдэг групплийн болов гэж би хувьдаа ойлгодог. Нэг саксны тэмцээн болохын үеэр нэг юу яасан юм аа. Заал болсон. Тэгээ тэнд анх удаа очиж ижлээ. Тэгээд очиход бол маш танихгүй гэлтгүй айгүй татан сайхан хүлээж авч байсан. Тэгээд л тэр өдрөөс хойш ер нь бол тэгээд энэ миний амьдралын бас нэг хэсэг гэх нь бас байх ёстой зүйл юм болоо гэж хэлсэн утгаараа би одоо өдөр хүртэл энэ дурсамж чимэх групптэй ингээд нэгцээр явсаар байгаа. Би нандин дурсамжд анх иргэн дурс хугслаад тэгээд орж исэн анхны шүн. Тэгээд нандин дурсамжд айгүй олон гоё найзтай болсон. Тэгээд амьдралын бас гоё найзтай болсон. Тэндээс л гоё тийм конфликтив тийм хамт олон тийм мэдэрсэн. Үний амьдралын хугацаатай харьцуулах юм бол 1 жил гэдэг бол харамсан сум шиг зүйл байх. Гэхдээ
нэг жилийн насар ахар богинохоо хугацаанд биднэрт олон сайхан мартагчшгүй, олон сайхан дурсгалтай явдлууд бишгүүдээ одоо бид тохиолоо. Энэ үгдийн одоо зах зэвээс нь одоо бид нар бүгд нь орж чадаагүй ч гэсэн бас зарим нэгээс нь бол одоо бид нар санаж байна. Хүний амьдралын энэ олон сайхан дурсамжтай мөчүүдийн одоо нэг нь болж үлдсэн нандин дурсамж 9 ангид орсондоо маш их баяртай байдаг. Тэгэд би ганцхан зөвлөл энд хэлмээр байна. Ямар зүйл бэ гэхээр нандин дурсамж группээс надад мэдсэн сурсан ойлгосон маш олон зүйл байдаг. Тэдний ганцхан жишээ болгоод нэг зүйлийг та бүхэнд хэлмээр байна. Тэгээд нандин дурсамж группийн маань мэдээж надаас ахлагч нар хүмүүс байгаа. Мэдээж насны ялгаа гэж гаргаж үзээгүй. Мэдээж бүгдийгээ бие биенийгээ хүндэлээд, бие биенийгээ хамгаалаад, мэдээж баян ядуугийн ялгаа, ядуу зүдөө өмсөж зөөсөн царай зүсний ялгаа ахгүй, бие биенийгээ хүндлэж, бие биенийгээ хайрлаж чадсан нэг сэтгэл зүрхээр бүгдээрээ хамт байсан юм шүү. Тэгээд та бүхэндээ би мэдээж хайртай, удахгүй болох 2 жилийнхээ аягаар та бүхэнтэйгээ уулзах болно. Та бүхэнтэй хамт байх болно гэдгийг та бүхэндээ амлаж байна. Үргэлж пост бичээд байдгүй ч гэсэндээ альва нөгөө олон нийтийн зохион байгуулж байгаа бүхэл үйл ажиллагаанд нь орохыг хичээдэг. Өдөр болгон орж сэтгэлээ бичиж багшийнхаа хичээлийг идэвхтэй сонсдог. Багшийн хичээл бол угаасаа биднэрт өдөр тутмын мэддэг хэрнээ яг бидний нөгөө нэг яг хэрэгжүүлж чаддаггүй яг тийм чухал гэсэн зүйлүүдийг манай айгүй сайхан гэгээлгээр бид нар тайлбарж өгдөг. Багшийн хичээл бол үнэхээр их таалагддаг. Энэхүү группт миний хувьд бол энэхүү группт орсноор за бас их хэмиг олж авлаа. Группийн гишүүд маань ч гэсэн бас энэс одоо нэг насныхан сайн найзууд, нэг насныхан хань ижил мөн одоо юу гэдгийг ажиллаад албан хамтрагчид гихчээний олон сайхан нөхөрлийг бий болгосон сайхан групп байлаа. Багшийнхаа хичээл өдөр болгон оролцдог байсан. Тэгээд амьдралд хэрэгтэй бидний бас байнгын одоо өдөр тутамд тохиолддог зүйлийг энгийн хэлбэрээр сонирхолтой байдлаар ордог. Багшийнхаа хичээлд бас оролцдог. Тэгээд энд ороод зөндөө олон найз нөхдөдтэй болсон. Тэгээд баяртай байна. Үнэхээр манай нандин дурсамжийн хамт олон бол манай нандин дурсамж гэхээс илүү 9 ангийн хамт олон бол үнэхээр гайхамшигтай сайхан усуд байдаг. Би үнэхээр бахархаж биширж явдаг. Яагаад гэвэл зөвхөн нэг дурсамжаараа өнгөрөхөөс илүү бусдад бас тусалж бас хүмүүсийн цаг завыг айгүй зөв боловсон өнгөрөөж чаддаг юм болов уу гэж би боддгийг. Сайн бацгаана уу нандинчудаа. Бид нар ингээм хамтдаа нэг жилийг өнгөрүүлчлээ гэж үү. Тэгэхээр хурдан ямаатай цаг хугацаа гэдэг. Би ч уул нь бол нандингийн хаанхны гишүүдийн нэг нь тэгээд анх юусоо цонхоор хараад сууж идэг гэсэн. Тэгээд цонхоор хараад сууж байхад ко намайг өстөж чирч гаргаж ирж ирсэн юм аа. Тэгээд ко баярлаа. Би ч анхны уулзалтан дээр очиагууд амар харамсаж явдсан шүү дээ. Тэгээд одоо нэг жилийн дээр асал очиж чадахгүй нэ. Гэхдээ яг 2 дахь жилийн 3 дахь жилийн гэд цаашид тасралтгүй очихолноо чимгээ гэд өөрийгөө тайвшруулаад сууж байна да. Би өөрөө багш мэрэгжилтэй. Тэгсэн мөртлөө манай ингээд бага ангийн хүүхдүүд маань тийм нэрсэг бус яг ангида маш их чимээ шуугантай байдаг. Манай яг ялгаагүй. Фэйсбүүкэд байгаа мөртлөө бүгд би ингээд витиг нэтэрэ гэл маш төвсгөө сахилгагүй хүүхдүүд байдаг. Бас маш дэггүй бага балчир насныхаа бүх дурсамжаараа би тим гэд маш өөртөө айгуу сайн илэрхийлдэг. Нэг хамт олон гэж ямар хамт олон байдгийг ингээд нэг группт орон мэдэрсэн их үдэ. Нэгээ огт танихгүй бүгдээрээ шал өөр эрсэнцтэй хүмүүс группт орж ирээд тодорхой нэг хүсэл тэмүүлэлтэй болоод ингэж явж байгаа тэрэн сайхан санагцсан. Ерөнхийдөө уулзалт эднэр дээр бол эрдээс очиж амжаагүй ажлын шалтгаанаар ганц хоёр л уулзалтан дээр очижсэн. Эндээс л нэрнэдтэй тэгэж мэдэрсэндээ. Тэгээд эхлээд анги гэдгийг ойлгодгүй ширээ хуваарлсан салаа малайг ойлгодгүй ойлгодог болоод ирэхээр илүү гоё нандин болоод өөрхөө ширээг хадгалж үлдэхийг хүсээд бус найзуудтайгаа цуг хөвгөлтэй байх нэлээд юу гэдэг гоё санагдаад. Тэгээ одоо бүтэн нэг жилийг тайрж байгаа даа баяртай байна уу?
манай группийг нээлдэг нөгөө юуны 3 охин байгаа. Тэр 3 охин юу гэдгийг имзэг нөгөө нэг бодогддог байсан бол одоо тэр талаар бодохоор илүү гоё дурсамжтай тэр охтуудад тусалж байсан бас баярлалаа тийм. Жак найдан надад би чамайг нэг гоё группт оруулнаа гэж яваад идэг байсан. Тэгээ нэг өдөр орцсон шүү гэдэг тэр цог явжсэн миний утсыг аваад пост тавьсан нэнд. Тэр шинэ гишүүн байна тусалж дэмжиж байгаарай л гэсэн утгатай юм байсан л та. Тэгээд яг орсон чинь нандингийн охтууд ер нь бол нэг шинжлүүлгээд лэлээ шуурчээсэн тэгэл алстаа тоогоо байцсан. Тэгэд ер нь бол анх ороод тоглоом хатуутай ч юм шиг хөгжилтэй ч юм шиг групп байсан. Эхэндээ нэлээд ихтэйсэн сүлдээ ажил төрөлгээд жоохон зав займуутай сүүлийн үед төдийл орж чадахгүй байгаа. Гэхдээ 9 сарын 19-нд болох уулзалтанд очино. Энэ уулзалтан дээр ангийнхантайгаа илүү татна танилцсан гэж бодож байгаа. Хоорондоо үйл ялгалцах асуудлууд гарч ирсэн ч тухайн үедээ зохицуулцгаад. Тэгээд өдийг хүртэл бас нөхөрлөө явцгаацсан байна. Урд юм уу нэг жил чинь нэг мэтгэл жил болчих. Энэ ангиас маш олон сайхан амт найз нөхдөд болсон. Бич тэгтээ бас нөгөө Facebook хүртэл болохоор бас өчөө олон группд байдаг ч гэсэн энэ ангид арай илүү сэтгэлээсээ хандаж бас юм болгонд нь оролцож бусдаагаа нэг хич байхын сан гэж бодож явдیں۔ Дэм болоод бас нэг хүнд боён болъё гэсэн ер нь тийм сэтгэлтэй байдаг. Нандин дурсамжийн группт ороод энэ үйл зохион байгуулалт үйл ажиллагаанд нь оролцоод тэр 3 охинд бас тусалж энэ төр гэж явж байхад нь олцож байсан. Ер нь надад их таалагдсан. Нэг жилийн хугацаанд нэлээд их юм боллоо. Янз янзын арга хэмжээг зохион байгууллаа. Сайн сайхан юмнууд ч их боллоо. Бас харамсалтай гонигтай зүйлч тохиолдож исэн. Айн баяр болж байгаа энэ өдөр бас нэг хүнийг дуртахгүй байж болохгүй. Нандин дурсамж анги байгууллагад өдөр төгссөн үедээ хүүхдүүдээс орж ирж исэн Lucky гэдэг нэг сайхан охин байсан. Тэр маань харамсалтайгаар одоо энэ харваг өрхөд явсан. Ямар ч нандин дахта сайхан найзуудтайсэн мөн найз одоо манай Lucky гэх Facebook нэрээр сайн мэддэг байх. Азаа гэд найз өхнийгаа бас бидраас алдсан. Тийм болохоор та нартай гэж хэлээ тийм ээ. Хэдий ингээд нандин дурсамж групп дотроо нэг анги хамт толно гэж явж байгаа цагт хин нэгнийгээд гомдоох сэтгэлийг шархлуулах ч юм уу муу мухай үг битгийлж байгаарэ. Тэгээд ангийнхантайгаа нандин дурсамж группийнхэнтэйгээ үргэлж нэг нэгэндээ хайртайгаарэ гэж хэлмээр байна. Энэ дотроос би бас нэг юм хэлмээр байгаа. Бидний хийж чадсан тэрийг өөрсдөө зүтгэж бий болгосон нэг зүйл нь болохоор зэрэг нөгөө 3 охин маань байгаа. Эхэнд ч одоо юу гэдгийг хинч тоодгүй, хинч хардгүй байсан өнчин 3 охиныг бид нар очиж өөрсдөө нэг хэсэг болгоо шинжилтээ оруулаад ямар ч ээж нь харж иртэл бол бид нар харсан. Тэрүүгээрээ би бахархдаг. Тэрүүгээрээ би та нараа бахархдаг. Яг яс юм дээр бол миний хийсэн юмч баг бидний хийсэн юмч бүх юм л та нар хийсэн байхгүй. Тийм учраас би та нараа бахархдаг юм аа тэгээд нэг жилийн баярын мэндийг хүргэж байна. Бүгд
хөдөлгүүтэл нөгөө цусны төвийн ширээ мэрээг нь хуглаал тэгэл баларсан. Тэгтээ ямар ч цусаа өгсөнд их баяртай. Амьдралд анх удаа нэг тийм цусаа өгс. Урдандаанда шумууланд л цус өгж ирсэн шиг хүний төлөө гэж би цусаа өгж байгаагүй. Тэрэнд их баяртай байгаа. Тэгээд сайн үлсэн аян маань одоо 9 сараас бас дахиад үргэлжлэх байх нэг хэсэг чимээг болцсон. Тэгээ бүгдд нь ямар ч нандинчуудаа 1 жилийн баярын мэндийг хүргэе. Илүү гоё хөгжилтэй ухаалаг үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлж хийх байхаа гэж бодож байна. Бүгдээрээ сайхан баярлцгаараа. Цусны төв дээр очиж бид над цусаа өгсөн. Тэрнээс хамгийн их айжилсан. Яагаад гэвэл өөрөө зүүн татгуулна гэхээсээ хамгийн их айдаг. Тэгээд маш их зориг гаргаж тэгээд цусны төв дээр очиж цусаа өгж исэн. Тэрүүгээрээ маш их бахархдаг. Тэгээ ангийн маань багшаал их сайхан хүн нүдэн дулаахан соёлмаагч тэр хоёрыг багш хоёрыг харахад бол цаанаасаа л нэг гоё энерги авдаг, гоё дулаан нэртэй хүмүүс байдаг да. Тийм гоё санагддаг. Тэгээд ангийн дарга бол бат гэрэл жоохон дээр л зэмэрс мангастгаа болоорой. Мохш тэс. Тэр найз нөхдүүд маань жилийн хугацаанд бас олон юм болт юм байна. Эндээс зайкагаан түмэн хоёр маань нэг гэр бүл болж байна. Ер нь ангиас төрсэн хамгийн анхны жанжан гэж яв тийм бит хоёрыг. Анх 10 сарын 4-ний өдөр готгосон жижигхэн их сахилгагүй. Айгүй нэг сахилгагүй нэг охин байсан. Тэр нүдэн дэртэй. Тэгээ баанаалдаж хэлсэн. Лараас нь жавхад ч нэг үзлээ, буудаж нэг үзлээ. Дээс тоглож хамт үзлээ. Тэгсээр байгаа найрсаар байгаа даваа суудсан да. Энэ ч нэг. За. За би болохоор 10 сарын 4-нд яаж явсан гэхээр угийн нандин турсамж группт ороод хэнийгч таньдаг байсан. Тэгээд явах уу яах уу гэд гинт өдрөөс нь бичиж эхэлсэн чинь содоинг баахан яваач маваач уйдахгүй гэдэг амир би ч явахгүй махгүй гэж нэлээ үтсэн. Тэгээд содоингтэй баярлалаа. Намайг татаж оруулж явсанд тэрүнд явсандаа их баяртай байгаа. Анх удаага л тиймэрхүү одоо группийн уулзалтанд явж байгаа тэр нэг ч хүн танихгүйгээр тэгээ урд өдөр нь гинтл 13-аас явах хүн байна уу хамтдаа явах уу гэд тэгээд анх Гамбол дуян Батабат цогтоо баа гэд энэ гуравтаа нийлж хоол хийгээд тэгээд ямар ч сан анхны уулзалтан дээр очоод тэгээд өдрийг маш сайхан өнгөрөөгөө тэгээд жанжантайгаа танилцсан. Яа хамгийн анхны жанжангууд анхны осууд тэгээд анхны хүүхдээ удахгүй төрүүллээ. Нэг жилийн ойгоор та нартай одоо хүүхдэрээ бэлэг барья. Багш болсон болохоор сүүлдээ нэг юм бусдаас арай ялгаатай ч баймар юм шиг. Багш гэхэр зэрэг заавалжгүй одоо юу гэдэг нэг юм хүнд хэлмээр юм шиг санагцлаас ч болсон эсвэл зүгээр л өөрийнхөө бодож явдаг бас бусд хүмүүстэй хуваалцъя. Өөртөө адилхан бас боддог хүмүүс байдаг юм уу тэрийг хуваалцъя гэж анх удаа хичээл орох сандаа төрсөн юм аа. Тэгээд хичээл гэхээр бас хэцүү. Хичээл гэхээр заавалж нэг нь асуудаж нөгөөх нь асуудаг, хариулдаг, тэгээд дүн тавьдаг. Тэгээд нэг нь мэрэгждэг, нөгөөх нь мэрэгдсэн хүн мэрэгс, заадаг нь мэрэгсэн хүн байдаг гэдэг ч юм уу.
тиймэрхүү байх гэж боддог. Гэхдээ хүүхдүүдтэй хичээл заагаад ирээд хичээл ярилцаад эхэлсэн. Үнэхээр гайхалтай, ухаантай, гайхалтай өөрийн бодолтой тийм хүүхдүүд байсан гэдгийг мэдэж авсан. Тэгээд зөвхөн өнгөрсөн хугацаанд яг намайг нэг заагаад байсан гэж бодож магадгүй гэлээ. Гэхдээ би өөрөө их сурсан юм шиг хүүхдүүдээсээ. Сайхан зангидсан гар шиг те нэг цул олгож чадж байгаа зүйл бол ялцчгүй энх бол багшийн хичээл байдаг. Анх бол анхны уулзалтанд очоод сэтгэл маш өндөр байсан. 10 жилийн төгсөөл бол 10 жил болсон байсан юм чинь. Эргэж тэр бүхнийг дуурсан. Одоо эргэн санахад айгүй гоё байсан. Тэгээ манай одоо Нандин дурсамжийг зохион байгуулж байгаа манай удирдлагууд айгүй тийм ундаг зохион байгуулалттай хүмүүс тий юм удирдлагуудаа баярлаа гэж хэлхэн зөв баха. Тэр багшийн хичээл суух, даалгавар авах, дараа нь даалгавраа шалгуулах тэр үл ерөөсөө миний бүр матагдсан. Ерөөсөө нэр ийм байдаг л үгээд түүнээс хойш үл ер нь өстой хүүхд насаараа бүрэн аялсан. Та бүхнээсээ их зүйл сурж байгаа шүү гэдгийг хэлхэн зүйтэй бахаа гэж бодож байна. Тэгээ үнэхээр бид нар ууг нь хичээвэл Монголынхоо ирээдүйн болж чадна. Бүр гэрэл гэгээтэй сайхан ирээдүй болж чадна гэдэгт би итгэдэг. Тэгээд багшийн зааж байгаа хичээл идэвхтэй оролцож мөн санд бодлоо хуваалцдаг бүх хүүхдүүдээрээ би маш их бахархдаг. Цаашдынхаа Нандин дурсамжтайгаа илүү ойр байж уулзалтуудад нь өлөө идэвхтэй байж Нандин дурсамжийнхаа нийт гишүүдтэйгээ бол танилцаа сайхан найз нөхдийн харилцаатай байна гэдэгтээ бол би итгэлтэй байна. 10 жилийн тэр сайхан хөгжилтэй үеүүдийг бидэнд нь одоо мөнхөд байлгаж өгч байлгаж байдаг. Та нартай бүгдэнд хайртай шүү гэдгийг хэлээд нийт Нандин дурсамж 9 ангийнхандаа төрсөн өдрийн баярын төргийа. Энэ группт орснороо айгүй их олон найз нөхдөдтэй болсон. Тэгээд та бүхнээрээ би бахархдаг шүү л гэж хэлье да. Ирч хүчтэй би нэгээ дэмжиж нэгнээс суралцах зүйлээс суралцаад хаях зүйлийг хаяад тэгээд цаашдаа ч гэсэн айгүй гоё найзууд байхыг хүсье. Бас энэ ташинд хэлэхэд мөнгө жаргалагчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Найзуудтай ч гэсэн баярлалаа. Та нар байгаагүй бол Нандин дурсамж гүрэг бол оршин нөхдөд бас хэцүү. Одоо тэгээ удахгүй болох 1 жилийн ой баяртай оролцсон. Хамгийн анхны уулзалт бол бас үнэхээр сэтгэлд төрсэн маш сайхан уулзалт болж байсан. Энэ уулзалт болгон дээр ер нь бол одоо бид нар уламж баталсаж нөхөрлсөөл байсан. Одоо тэгээд ингээд харахад бол Нандин дурсамж гэдэг зүгээр нэг групп байхаа болсон байна. Нандин дурсамж гэдэг гэр бүл болчихъя бид нар. Сайхан найзууд болсон ангийнхандаа тэгээд амьдралын сашгүй нэг хэсэг болсон бүх найзуудтай бүгдээрэнд нь баярлалаа. Хамгийн сайхан бүх дурсамжийг дахин үлдээгээ цаашдаа 1 жил, 2 жил, 5 жил, 10 жилийн дараа бүгдээрээ дахиад яг энэ байдлаараа яг энэ цаг мөчтөрөө бүгдээрээ уулзцаая гэж хэлмээр байна. Дурсамж хэмээх нэг нэрийн дор нэгдэж чадсан найзуудтай. Бүгдэнд баярын минь төргий. Гэхдээ их олон сайхан найзуудтай болсон. Бүгдэнд 1 жилийн баярын минь төргий. Цаашдаа бүгдээрээ их сайхан дурсамж, Нандин дурсамжуудыг бий болгоцгоё гэж хэлмээр байна. Тэгээ ангиуд ирсэн бүх хүмүүстээ баярлж авдаг шүү гэж хэлье. Аим сэтгэл хөдлөж байна. Яац их гой санагдаад. Них бүр ингээд 10 жилийн ингээд тэр үедээ очсон юм шиг ихсэн ирнэ том болцсон. Ихсэр нь яг ингээд ангийнхантайгаа уулзахаар яг ингээд хүүхэд насны маань бүх ингээд сэтгэл хөдлөл эмоц маань илэрч гарч ирээд байдаг. Та бүгдийн минь ажил амьдрал болон одоо Нандин дурсамж группын улам өргөжин тэлж хөгжиж байхын үлзэтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлээ. Энэ анги хамтаасанд ороод нэгдсэндээ бас нэг гишүүн болсондоо өөрөөрөө ч хийх байх үү. Ер нь бол айгу баярлаж бахархаж явдیں۔ Шүү. Үлгээд байгаа асемда хурдан ирээрээ хүлээж байгаа шүү. Хурдан бид нар дээрээ хүрээд ирээрээ гэж хэлээ. Санаж ин маш их санаж байгаа шүү.
тэгээд цаашдаа бүгдээрээ илүү том үрийг хамарсан, илүү бүр ойр дотн болсон тийм үйл ажиллагааг зохион байгуулж хамтаа холбоо гэж бодож байна. Та нартайгаа нэг жилийн өнгөрөөж чадсандаа баяртай. За Нандин дурсамжид ороод маш их сонирхолтой, амьдрал минь бас маш өөрөөр илэрхийлэгдэх болсон. Миний амьдрал одоо 6 хоног байсан бол 7 дахь хоног буюу солонгын өнгөийг гэлтүүлж өгсөн гэж боддог. Ангийнхаа захиралдаа, ангийнхаа дарагтаа, багштаа бүгдэнд нь баярлалаа. Анги хамт олонныхаа найзуудтай ийм сайхан хамт олонтой нэг жилийг үзэж байгаадаа баяртай наа. Тэгээд нэг жилийн баярын мэнд хүргэе. Та бүхэндээ одоо нэг жилийн аван баярын мэндийг хүргээд одоо тэгээд сайхан баярлалаа гэж хэлье. За байцгаана уу, бүгдэнд нь орой мэнд хүргэе. Ингээд Нандин дурсамж группийнхаа удахгүй болох нэг жилийн аван баярын мэндийг бүх найз нартаа миний зүгээс хүргэж байна. Тэгээд 9 сарын 19-нд чадвал миний бие очно. Баярлалаа. Нандин дурсамжид орсондоо их баяртай байна. Тэгээд та бүхэндээ хайртай шүү. За бүх нандинчуудаа 2015 оны 9 сарын 19-нд уулзцгаая. Өнөөс хойш та групптэй жоох идэвхтэй байна. Уулзалт зөвлөн интернет нь очно гэж бодож байгаа. Тэг яг энд ороод нэг хэд хэдэн хүмүүстэй танил найзууд болцсон байгаа. Тэгээ найз нөхдөөрөө улам ихсэх томрох байх гэж бодож байна. Авсан газраа тогтсон цагтаа айн баяр дээрээ эрцгээгээрээ эрхийг уриалж байна. Бүгдэнд нь баярын мэнд хүргье. Бүгдээ сайхан баярлцгаараа. Та бүхэн нэг жилийн баярын мэнд хүргье. Бүгдээрээ ирж цуглаж уулзцгаая. Тэн дээр бүгд хөвгөлтэй байх болно. Баярлалаа та бүхэндээ. За ингээд удахгүй болох ойгийнхад ойдоо бүгдээ идэвхтэй оролцож хүн болон өөр гэсэн сэтгэл санаагаараа сайхан хандах цагийг өгөөрэй. Анги хамт бол би энийгээ хүлээцтэй сайхан сэтгэл хүргэж би энийх хамтдаа өргөж хамтдаа сайн үлсийн төлөө бүгдээгээд айгаа өргөн сайхан хэдүүлээд тэмдэглэцгээе. Нандин дурсамж группийнхаа нийт гишүүдтэй бүгдэнд нь нэг жилийн он баярын мэндийг манай гэр бүлийн зүгээс хүргэж байна. 9 сарын 19-нд уулзцгаая бүгдээрээ. Тэгээд жил олох уулзж явах эрүүл төвшүүлье. Нэг жилийн ой баярын мэндийг хүргэж байна. Хүргэе цаашид бид нар өөрсдийнхөө бас нандин дурсамжуудаа бүтээгээд бий болгож явна гэдэгт итгэж байгаа. Бие бинийгээ хүндлээд, бие бинийгээ хайрлаад нэг анги хөөгтөж шиг байна гэдэгт итгэж байгаа. Тэгээ би ч гэсэн одоо багш шиг байна гэж бодож байгаа. Тэгээд нодлон жилийн өнгөрсөн жил ярилцажсэн юмнуудаа бүгдээр ярилцаж цаашдаа явна. Ахаад шинээр ярилцсан. Биенээсээ суралцсан. Тэгээд энэ улсын сайн иргэд болоход бие биедээ тусдын болж бие бинийгээ урамшуулж ирээдүйд одоо нэг гайхалтай хамаг Монгол улсаа хөгжүүлэхэд бас гар бие уулзах гайхалтай хүмүүс та нар шүү гэдгийг би бас хэлэх гэсэн юм аа. Ингээд баярлалаа. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисен үбилэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойрхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үбилэх нэг ангийнхан билээ Hallo, c'est
явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрүүлсэн уянгад жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо мартахгүй уянг тайхан хавраа мартахгүй айргуу тайхан насаа зүрхэнд шилсэн анхны хараа хизээч мартахгүй сүгэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй